За бүгдээрээ сайн байцгаана уу? Нонгод Чулуунбаатар огт Аримбаяр гэдэг би анимац хэлтийн малындагт малын хэмжээр ажилладаг. За би өнөөдөр та бүхэндээ микрочип гэж юу вэ талаар тайлбарж өгөхөөр бэлтлээ. За микрочип гэдэг нь өөртөө тусгай тоо агуулсан нохооны ID гэсэн үг. Хүн бол өөртөө регистрийн дугаар байдаг шиг нохооны регистрийн дугаар болно гэсэн үг юм аа. За харагдах талаас энэ бол ойролцоогоор нэг цагаан будааны хэмжээтэй арьсан доор суугддаг. Тэгээд тусгай төхөөрөмжийн дагуу төхөөрөмжөөр уншигддаг ийм зүйл байна. За микрочипийг суулгаснаар дараах давуу талууд бол бий болно. За хамгийн нэгдүгüүрт бол та хэрвээ нохоогоо алдлаа гэж бодоод буцаагаад оллоо гэж бодох юм бол маш сайн баталгаатай батлах сканераар уншуулаад өөрийнх нь дугаарыг гаргаж ирээд маш сайн баталгаа болж өгч байгаа. За дээрэс нь бол манай мал тэмдэг дээр өөрийнхөө тусгай дугаараараа бүртгэгдээд өвчний түүх юм уу эсвэл ямар үйлчлэгээ хийгдсэн бүх мэдээллүүд нь бол манай мэдээллийн санд бол ингээд орно. Мөн хэрвээ та нохоотойгоо гадны улс орнууд руу явах гэж байгаа бол заавал микрочип суулгасан байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. За микрочип маань бол манай эмнэлэг дээр 10,000 төгрөгийн үнэтэй суурилагдж байгаа. Тэгээд та бүхэн маань энийг ингээд суулгаад аваарай. Энэ нь ирээдүйд маш хэрэгтэй зүйл шүү. За өнөөдрийн бичлэг маань та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай.